payment амжилттай ингээд төлөгдсөний дараа бид нар Facebook руу Anglo Freight гэдэг энэ Facebook хуудас руу ороод доош явуулахлаар агаар ячаа гэдэг ч. Энэ дэр цэнхрээр Anglo цагийн мэн чи харагдаж байгаа шүү дээ тийм. Ийшээгээ Safari-гаараа дамжаад орчно гэсэн үг. За ийшээгээ оронгууд ичнэ бүртгүүлэх, нэвтрэх гэдэг байгаа. За бүртгүүлэх гэж дараад энэ дэр нь бүх өөрийнхөө хувийн мэдээллүүдийг оруулаад бүртгүүлчихнэ. За тэгээд нэвтрэхээрээ дараад өөрийнхөө хувийн мэдээллээрээ нэвтэрчнэ гэсэн үг. Энэ хуудас гараад ирнэ. Энд чинээсээ хэрэггүй мэдээллүүдийг авч танилцуулж болно. За үйлчлэгээний журам гэдэгтэй үйлчлэгээний журмын нас уншаад танилцчих болно. За тэгээд үн тарифын хувьд гэх юм бол Монгол улс руу 1 кг ачаа $15. Газрын ачааны large хайрцаг нь бол $70, extra large нь $90 гэдэг ингээд ачуулж болно. За хаяг нь бол энэ байна. Монгол дахь салбарын хаяг нь бол Паул дүүрэг 18 дугаар хороо удирдлагын академийн эсрэг талд академи утганы 34 байрны B1 давхарт байдаг гэж. Эхнээс нь бүгдийг гүйлгээд нэг уншаад сайхан танилцчих. Тэгээд доошоо тултлан гүйлгэхлээр хамгийн доор нь видео завар. Cargo илгээмжийн видео завар гэдэг. Энэ бичлэгийг эхлүүлээд эхнээс нь дуустал нь сайхан үзчих хэрэгтэй. Энэ бичлэгэн дээр бүх юмыг ойлгомжтой заасан байгаа. Гэхдээ ойлгомжгүй хоёр зүйл байгаа. За нэгдүгээр нь бол tracking code гэж байгаа. Tracking code-о яаж авах вэ гэхлээр мэйл дээр чи ирсэн байгаа. Мэйл рүүгээ орно. Мэйл рүүгээ оронгууд захиалснаас 2-5 хоногийн дотор мэйл ирсэн байдаг. FedEx-ээс эсвэл DHL-ээс ирсэн байж болно. Энэ мэйл дээр оронгууд tracking number гэдэг энэ чинь number нь харагдчихэдэг. За энийг бол tracking number гэж байгаа. Тэгээ энэ tracking number дээр дарангууд миний ачаа хаана явж байгааг нь харагддаг байгаа. За одоо энэ чинээс би ингээд Anchorage гэдэг газар ирсэн байгаа юм байна. Одоо дараад нь out for delivery гэдэг замдаа явж байгаа гэдэг нь харагдана. Ингээ копид тавьчихна. За хоёр дахь нь гэх юм бол гэрийн хаягийн zip code байгаа. За zip code байршлыг мэдхийн тулд zip code Mongolia гэж биччихнэ. Тэрэн дээр ингээ гараад ирэнгүүт энчнээсээ өөрийнхөө гэрийн хаягийг шууд энчээ бичиж болно. Улаанбаатар одоо хаан уул дүрг гэдэг ингээ бичиж болно гэсэн үг. Тэнгүүд 17042 гэдэг энэ чинь хаягаа бичээд ингээ гаргахад төрч болно. Эсвэл map дээрээсээ шууд ингээд өөрийнхөө гэрийн хаягийг хайгаад олчиж болно гэсэн үг. За манайх бол хаан улд өргөт байдаг. Манай гэрийн хаяг бол 17042 гэдэг zip code дээр бол таарж байна. Тэгэхээр zip code дээр 17042 гэж биччихнэ гэсэн. Нэр кодоо хийгээд нэвтрэнгүүт нэг ийм нүүр хуудас гараад ирнэ. За энэ чинь шин захиалга гэдгийн дараад онлайн захиалга гэдэг. Илгээмжийн мэдээлэл гэдэг нь selfie stick гэдэг юм чинь биччихэ. Тэгээ tracking number гэдэг дээр нь болохоор нөгөө дугаараа биччихнэ. Вебсайтын нэр нь болохоор захиалсан вебсайтаа бичнэ. www.insta360.com гэдэг биччихнэ. Хүлээн авагчийн хаяг дээр Монгол улс нэр дээр инх бат билэг. Тэгээд өөрийнхөө гэрийн хаягийн мэдээллийг оруулснаа гэсэн үг. Гудамж, байр, тэгээд локейшн дээрээ зааж байгаа zip code-ыг утсан дээр утасныхаа дугаарыг биччихнэ. Утас 2 дээр ойр дотны хүний утасны дугаараа бичээд регистрийн дугаараа биччихнэ. Ингээ хадгалах гэдгээ дарчнаа гэсэн үг. За ингээд хадгалсны дараа гэрийн хаяг бүх мэдээлэл даарч явах ёстой. Барааны нэр гэдэг дээр нь болохоор selfie stick гэдэг ингээ зоочно. Брэнд гэдэг дээр нь болохоор Insta360 гэдэг ингээ брэнд. Барааны төрөл photo accessory үн дээр нь болохоор $87 гэдэг. Тоо дээр нь 1. За ингээ болцсон. За ингээ хадгалчихна. За ингээл хадгалчиход боллоо гэсэн үг. Мэйлээ харж идэл чинь түрүүний tracking дээр нь delivered гэдэг ингээ гараад ирдэг. За энэ үед нь Anglo цагийн мэн гэдэг нөгөө сайт руугаа орно. Нэвтрэх гэдгийг дараад бүртгүүлсэн хаягаараа нэвтэрнэ. За ийшээгээ нэвтрэнгүүт ийм улбар шоронготой төлбөр төлөхгээ гараад ирдэг. За энэ дэр ингээд selfie stick гэдэг дарахлаар үүссэн хүлээн авсан хугацаа нь 3 сарын 8-нд хүлээн авсан. Төлбөр төлөх гээд төлсөн гарсан ирсэн хүргэгдсэн гэдэг. За энэ ингээд ирсэн болвол бидний ачаа хүргэгдсэн байна гэсэн үг.
Тэгэхээр наашаа илгээмжийн зардлыг бол бид нар төлөх шаардлагагүй. Монголд хүрээд ирэхлээр нь илгээмжээ авахдаа бид нар төлөөд авчдаг байгаа. Тэгэхээр миний хувьд би 13 долларыг ирснийхэн дараа би тухайн өдрийнх нь ханшаар төлөөд авна гэсэн үг. Авах хаяг нь болохоор хаан уул дүүргийн 18 дугаар хороо удирдлагын академийн эсрэг талд академи утганы 34 Г барины Б1 давхраас өөрөө очиод авдаг байгаа. Удирдлагын академийн 100 хойд талд энэ Америк Япон барааны агуулах худалдаа гэдэг 34 Г барины Б1 давхарт байгаа. За энэ данс руу шилжүүлж байна. Өөр юм уу? Тий. За. Ямар бүтээгдэхүүн захиалж байгаа гэдгээс хамаарат нэг 14-с 21 хоног хүрээд ирдэг. Good luck.